Сайн байна уу? Мики байна. Ич байна. За бид хоёр зөндөө удаан бичлэг хийгээгүй. Уучлаарай. Тэг ямар завгүй байсан. Тэгээд хамгийн түрүүнд ямар ч байсан бараг сарын өмнө хийсэн баг нөгөө намайг Японд ирээд шоконд оруулсан зүйлс. Ичигийн болохоор Монголд очиж шоконд оруулсан зүйлс гэж бичлэг хийсэн баггүй. Тэрнийхээ парт хоёрыг хийгээд дуусгачих гэж бодлоо. За тэгээд миний хувьд болохоор шоконд орсон хоёр зүйлсийг хийсэн байгаа. Чиний хувьд болохоор нэг хийсэн тийм. Тэ бахаа мартсан харин тийм. Би тэр бүр бичлэг хийгээд юу ярьснаа ч мартсан юм ш. Тийм амар удаа бичлэг хийгээгүй. Sorry. Тэгээд за чамаас эхэлж идэх үү? Хамгийн гайхасан юм бол ерөөт машин барих. Тэ хамгийн ихэд би Монгол бол тэ мэдээч нэг гадаа хүмүүс дандаа Монгол хүмүүс мори унаад тэгээд гэрд тэ амидардаг гэж бодож байгаа тэ. Тэгээд би бас бич гэсэн хотод ороод тэгээд амар өндөр байшин ихтэй тэгээд машин ихтэй тэгээд амар шок орсон байхгүй юу. Тэгээд танаа монголчууд хамгийн ихээд машин амар сайн баридаг гэж сайн баридаг яг моришик тэгээд би амар гайхаад тэгээд дөрөм бага харин жахан баггүй шиг харчин. Тэгээ би нэг удаа 8 жилийн өмнө тэгээ таксин дээр суусан байхгүй юу. Тэгээд түүний дараа 4-5 хүмүүс бас ирээд Хамт суусан уу? Тэгээд миний нэг юу вэ? Хөл дээр Өөр дээр бас суусан уу? Суугаад тэгээд юу гэж бодоод. Юу хааны Улаанбаатарт юм уу? Одоо фейс шүү дээ. Тэгээд за энэ Монгол ийм соёл байгаа юм уу гэж бодсон байхгүй юу. Ямар сони. Яг зүгээр нөгөө одоо эхнийхэн суусан хүн буухт өгч байгаа бол дараагийнхаа хүнийг суулгачдаг л та. Гэхдээ өвөр дээр бол сууж бол үзээгүй юм байна. Тийм үү. Жохоо айцгүй юм уу? Үгүй байсан юм уу? Тийм үү. Тийм. Тэрнээс наа чин бол амар ховор тохиолдол хаа. Тэгээ одоо нөгөө нэг зүгээр гараа өргөд явдаг таксинуудыг амар багасж байгаа гэсэн. Тийм байсан те. Хүмүүс амар жаа уултай юм уу? Тэгээ миний найз жишээ айгүй нэг сайн мундаг хүмүүс. За харин нэг машин унасан юм үед амар дандаа уулчин. Тэгээ дандаа хөөшөө яга тагаан бачи хөөе. Тэгээд өрөг юм уу хөөшөө. Тэгээ амар муу зөндөөс хэлээд. Тэгээд би ч гэсэн. Намайг хэлээд байгаа юм чи. Зөндөө нэг муу гсорсан шүү дээ. Надаас. Яваач хөөш. Чи танайг юм уу? Тэгээд Тэ. За энэ дээр жоохон тайлбар явахгүй болохгүй нэ. Үгээс юм бэ. Тэгээд угаасаа үгээс X-гээс хэрэггүй цаа. Тэгээд харин Япон бол амар чимээдээ те. Биш Япон бол машин амар чимээгүй те. Тэгээд дандаа нэг за хүмүүс хамгийн чухал за аллах явах хүмүүс нэг яваарэ. Тэгээд машин те ийм хүмүүс байгаа учраас би жаахан те шокорсан. Харин одоо мэдгүй нэ. Энэ сайн мэдгүй. Тэ магадгүй жаахан тэ гай болсон гэж бодож байна. Яг хөө энэ дээр зүгээр нэг гин шиг тайлбар авчи заяа. Нөгөө монголчууд чинь одоо машин барих соёлд сураад ер нь бол яг 100 жил жуулаг байгаа байхгүй юу? Одоо барууны орнуудыг ч юм уу магадгүй Японыг бодвол тэгэхээр чин нөгөө дөнгөж одоо худлаа ирдгүүн дөнгөж мориноосоо буугаад одоо нөгөө нийтийн тээвэр ашиглаад өөрсдийн гэсэн ингээд машинтай болоод зам дээр явах соёл нь одоо би бол ингээд за яг нэг 50 жил гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр чин аргагүй сте тий дөнгөжл сурж байгаа гэсэн үг ш. Тэгэхээр яванд бол мэдээж гайг болох нь тодорхой. Амар соёлтой явж байгаа залуучууд зөндөө байгаа. Гэхдээ чи яг хотод өөрөө машин бариад явал үнэхээр нэрвч хөдлөх байгаа гэдэг байхгүй юу? Тий. Тэгээд байнга ч гэсэн ер нь л тэгэл ихэнхдээ л нэр бартаг л та. Тэгээд. За. Окей. Тэгээд чи видеосон байна. Окей. За миний Японд ирээд намайг шоконд оруулсан
3 дахь юм буюу сүүлийн юм гэх юм бол хогоо ангилж хайдаг нь байсан. Тэгээд Америкт идэг байхад бол айгүй цөөхөн ангилж хайдаг байсан. Тэгээд ийм амар том контейнертэй тэгэл нөгөө тэрэндээ ингээл хаяал тийм амар олон ангилж ирсэн бол би үнэхээр амарсан санахгүй нэ. Тэгээд хятадд бол хог юус огтон ангилж хайж байгаагүй. Хятад амьдардаг байхад тэгээд би бол ер нь бол боцаа би тийм амар хог амар сайн ангилж хайдаг газар юусэн амьдарч үзэж байгаагүй мэн гээд. Тэгээ эн чинь болохоор хогийг ерөнхийдөө бараг 4-5 ангилдаг шиг байна тий. Шатдаг хог, шатдаггүй хог. За тэгээд цаас, цэвэрхэн цаас, хуванцар. За тэгээд дахиад нэг нь юу лээ. Цаа яг юм. Тий. Тэгээд би зургийг нь оруулчихъя. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг хогоо хаях нөгөө нэг хуваар идэх шүү дээ. Хуваартай. За тэгээд нөгөө нэг хувцас судалдаж авлаа гэхэд хувцсан дээр байгаа тааг нь цаас авах юм бол тустай. Тэгин готой нөгөө ингээд хилэгцэн нөгөө юм нь хуванцар гээл. Тэгэл ерөнхийдөө бол ингээд ер нь бол нөгөө яг ном журмаар нь хаяхыг амар хайж сурахыг хүсээд тэгээ тэр нь ихэндээ бол амар ядаргаатай байсан. Амар хэцүү хог хайж чадахгүй. Ингээл нэг юм тоглоом цаас гараад ирэнгუთ тэрийг одоо яг ямар хог гэж хаях ч ёстой юм гэж аяг боддог байсан. Тэгээд одоо л гайгүй сурцсан. Тэгээд тэр бол намайг анх амар шоконд орлаа гэж. Тэгээ Япон бол нөгөө тэг пластик юм уу? Нөгөө чипс идэсний дараа нөгөө дандаа гараа уган те ерөөхдөө нөгөө гараа жаха муухай. Тэгээд түүний дараа нөгөө чи дандаа чипсний нөгөө урд сайн угаад тэгээд хайж байгаа те. Тийм. Янз янзын хогч угаад те маш бай. Тэгээд одоо бол нөгөө нэг хуванцар хог хаяглахтай дандаа угааж хайж байгаа. Тэгээд бас нөгөө Японд хогийн сав бас цөөхөн байдаг те. Тэ нөгөө манай хотод сайн нөгөө чиний найз ирсэн те. Тэгээд тэр нөгөө найз амар нөгөө голлон хог тэ гараад байсан. Тэгээд надад заасуугаад хогийн сав хаана. Тэгээд за би ганцхан нэг нууцын хогийн сав мэдсэн байхгүй юу. Тэгээд тэр нөгөө хогийн сав тэ тайлбар хийгээд тэгээд хайгаад маш аз жаргаар тавьсан. Гадуур ерөөсөө хогийн сав байдгүй. Тийм одоо нөгөө манай GCU шиг тийм комбини дотор л хогийн сав байгаа. Гэхдээ гадуур авч явж байгаа хогоо тийш нь оруулаад хаях нь бас жоохон болохгүй тийм. Жаахан биш. Ер нь болохгүй. Болохгүй шүү дээ. Чи хийсэн. Болохгүй шүү дээ. Гайгүй хаа нэг. Гайгүй биш. Хийж үзэг баха. Тий. Тэгвэл үзсэн чи жоохдгүй ч гэж. Яг үзсэн үед л үзсэн. Гэхдээ болохгүй тий. Аяна гэж. За тэгээд битүүрийн хувьд бол шоконд оруулсан юм маань энэ хүрээ дуусж байна. За тэгээд чи болохоор нөгөө нэг Монголд очиод Монгол хүмүүс их сайхан сэтгэлтэй энэ төр гэдэг ийсэн шүү дээ. Тэр талаараа нэг яриад тий хоёлын бичлэг дуусгах. Тэ ерийт нөгөө миний бодох Монгол Япон хүн чанар юм уу? Тэний яг арай өөр бол монголчууд бол ерийт нөгөө personal distance юм уу? Тэ монгол юу вэ? Personal distance. Personal space. Хувийн орон зай юу? Тэ зай ямар нөгөө өөр хүн гэж бодож байна. Жишээ нөгөө би нөгөө сайн шандат байсан үед цагаан сар. Тэгээ цагаан сард байсан. Тэгээд манай нотагийн сургуулийн олон нөгөө сургууль юм уу. Тэгээд багш нар тэгээ манад нөгөө ирээд цог баяр хийсэн аахгүй юу. Тэгээ Япон бол ерөөхдөө нөгөө personal distance юм энэ тэр зай жаахан нөгөө хол. Тийм учраас энэ нөгөө заримдаа сайн харин Япон бол ерөөхдөө амар. Тэгээ жишээ би нөгөө нэг сургуулийн дээр ажиллаж байгаа. Нэг Япон хэлний сургууль. Харин багш нарын удасны дэгээр мэдгүй. Багш нар хоорондоо ч гэсэн ерөөхдөө амар зайтай гэсэн. Тэ ерөөхдөө бид нэр ажилд сайн яриад. Тэ харин нөгөө жишээ хамууд арих яваадаггүй одоо тэгээд тэр багшны нөгөө хувийн юм би яаж мэдэх вэ шүү дээ. Харин монголчууд бол хүмүүс нөгөө за чи нөгөө нөх юм уу за би нөгөө туслаад үгүй тэгээд манад ирээ тэгээд юм нөгөө янзраад туслаад ийм нөгөө сайн хасаад хэлдэг хүмүүс энэ байгаа. Энэ бол хамгийн нөгөө дулаахан юм уу ерөөхдөө нөгөө гайгүй сайн гэж бодож байна.
Тийм учраас би нөгөө 7 жил байсан шүү дээ. Тэгээ миний бодохоор тэгээ Монгол тэгээ танаа гэж нөгөө манай Монгол гэж ярина те. Тэгээ тийм учраас та нар яг Монгол бүх монголчууд яг нөгөө гэрбэр шиг тэгээ цог амидраад ийм гэж би бодчих. Тэгээ харин Япон бол нөгөө би бол би. Тэгээ та бол та. Яг нөгөө тэ хам бага. Тэгээ гэрбэр бол мэдээч нөгөө миний обоо эмэ. Тэгээ 8 настай 90 настай нас хүрсэний үед нөгөө нэг эмнэрэг шиг газар очоод тэгээд бид нар нөгөө өдөр бүр ууж болохгүй шүү дээ. Амар их ажилтай учраас. Тэгээд нэг 7 хоног нэг удаа 2 удаа уусаад ганц нөгөө 30 минут нэг цаг. Тэгээд баяж та тэгээд тэгээ миний бодохоор Монголын нөгөө юм зайгүй. Айгүй тарактаг гэж бодчих. За, басан байна. Чи авир хэрнэ. Би өстө ярихгүй гэснэ өөр авир хэрдэг шүү дээ. За битэрийн хувьд бол ерөөхдөө иймэрхүү байна. Тэгээ та нар гадаадд өөр хаана ихтэй очиод амар тийм сонин шоконд оруулчихсан юмнууд ах юм бол бас комент хэсэгт бичээрэй. Тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үтсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.